За сайн байцгаана уу сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Японы Токио хотоос тэгшээ. Токио хотоос тэги. Мэдчихэж байна. Юэндэги. Юу үү? Чиний царайг харсан чинь бүр нойрчлээ. Тэг. Ядарсан царайтай юм сууж байгаа зү. Минийх ч гэсэн тийм л байгаа л та. Тэгээ хоёулаа юусэн нарцгаар. Юу. Ой саядар нэг монголоор дүүр нэг буу юм болж байна. Сонгуудлаас гадна сая юу харснаа говийн үйлдвэр шатсан гэдэг бас нэлээд юм болоод байгаа шиг үү те. Харин Ингээ харамсалтай юм. Тэгээд хэцүү юм да тий. Харин тий. Монголчууд сэтгэлээрээ юм болохоор хандив мандив сайн дураараа цуглуулад. Харин тий. Нэг юуны нэгдсэн тэ нэгдсэн байдлыг одоо илүү сайн болгож байгаа юм уу гэж харсан шүү дээ. Нэг саяхан юуны юг харсны бас апогийнхаа ус сүү авчирж өгсөн гэсэн зураг байсан. Тий. Гэтэ юу яасан юм шиг үлээ. Нэг хүн битснэр бол яг доторхоо үйлдвэрийн шатаагүй дээврийн шатсан гэж ütсэн байх шиг байлээ. Харин тийм надад сонио санагдаад яаж гал одоо доторх одоо багж төхөөрөмжийг нь шатаахгүйгээр шууд дээвэрлэн очих уу? Ханаар нь дамжаад дээврийн шатаах юм уу? Харин тийм тий. Тэр судлага юуг нь сонсох юмсан. Ямар учир шалтгаантай хаанаас гарсан ямар учиртай гал ингэдэг тий. Тийм. Аюулал тэгээд нэг хүн болгоомжгүй тавьсан гал илүү болтол тийм л ах та. Тэгээд хурдан сайжруулсан л гэж бодож байна. Нэг Кашмир чаленж гэдэг нэг тим тавьсан байсан. Говийнхны гой үйлдвэрийн бараа бүтээгт нэг очих хөдөлтөж авна гэсэн. Харин жоохон үнэтэй л чаленж юм да тий. Зөвхөн мөнгөтэй хүмүүс л хийдэг ажил. Тий нэг тийм зураг тавьсан шүү дээ баахан тор гой авцсан. Тий. Тий. Хичнээн хүн тэгэж чадах юм бол та тий. Би бас хаяад юм ноолоор оймсон ус авах гэж хардаад байна шүү. Чи цагаан сараар л болцсон шүү дээ. Тал нь нэг оймс нэг айлаас нэг оймс нэг айл. Юусаа ноолоор оймсоор яах юм? Тэмээний ноосоо оймсон зүгээр шүү дээ. Дудлаахан мэт юм те. Тий илүү дудлаахан. Арай хамтхан. Аха. Зөв тэр чинь мэдвэ штэ мэн. Тэр чинь яагаад нөгөө 13 интертэй янмал ингээд бас нэг ноолоор оймс зардаг брэнд эдэн штэ. Аха. Тэдний гайгүй хамтхан штэ. Оо тийм үү. Тий. Мөнгө авсан уу юу? Гинтээ сурталчилгаа орж ирээд байгаа шүү дээ. Гэхдээ би ч гэсэн одоо монгол хүн болохоор сэтгэлээрээ чи. За яг хоёлаа дараагийн подкастрын танилцуулгууд энэ одоогийнхаа. За ингээд бит хоёрын хоёр дахь дугаар Shoe Dog Phil Knight-ийн тухай Nike-гийн үндэслэн байгуулагч Phil Knight-ийн Shoe Dog гэдэг нэг уншсан байгаа. Тэгээд бит хоёрын хоёр дахь подкастт тавтай марлна уу? Тавтай марлна уу? Энэ удаагийн подкастын дугаараар Phil Knight-ийн Shoe Dog гэдэг номыг уншсан байгаа. Энэ номныхоо тухай ярилцъя. Эхлээд хамгийн эхлэн Phil Knight гэж энэ номыг бичсэн хүн хинбэ гэж мэдэхгүй хүмүүс нэлээд олон байж магадгүй. Phil Knight бол Nike-гийн co-founder буюу хамтран үүсгэн байгуулагч тэр бомтон бизнесмен хүн байгаа. 2016 оны байдлаар 25 тэрбум долларын хөрөнгөтэй гэж Forbes сэтгүүлийн
дээр бичигдээ дэлхийн 24 дэх хамгийн баян хүнээр бичигдсэн ийм хүн байгаамаа. Тэгэхээр мэдээж Nike-г мэдгүй хүн гэж байхгүй, бүгд бараг л бүх хүн болгон Nike-ийн гуталтай байдаг. Ямар нэгэн байдлаар биеийн тамирын хувцастай байдаг. Энэ хүн Nike гэдэг компанийг үүсгэн байгуулсан Phil Knight-ийн Shoe Dog гэж энэ ном байгаа. Тэгэхээр Shoe Dog гэдэг энэ номд Phil Knight яг өөрийн ном өөрөө гартан бичсэн, өөрөө autobiography гэж хэлдэг, өөрийнхөө намтрыг бичсэн энэ ном байгаа. Үндсэндээ яаж Nike-г яг нойлоосон те, яг зероос нь хэрхэн бүтээн байгуулсан тухайга маш нарийн үйл явдлын ярина. Нэг бүрчлэн бичсэн байдаг. Мөн түүгээрч зогсохгүйгээр сэтгэл санаа нь ямар байсан, тухайн үед яг хувь хүний үед юу гэж бодож байсан, ямар хэцүү замыг туулж үйлцэн компани байгуулсан гэх мэтчлэн ерөөсөө бүр Nike байгуулж байгаа хажууд нь зогсоод бид нар яг үйл явдлыг харж байгаа юм шиг тиймэрхүү байдлаар маш тэтгэлжилж бичсэн тийм ном байгаа. Тэгэхээр entrepreneur хүмүүсийн хувьд хамгийн эхлээд ямар зовлон тохиолдолтой гэдгийг бол нүдэнд харагдтал бичсэн тийм ном байгаа юм байна. Зарим номнууд ерөнхийдөө нэг юм яаж амжилтанд хүрсэн тухайгаа ч юм уу те, би ингэж чадсан, энэ дээр би ядтай байсан, ийм зүйлийг би хийж чадсан, мундаг байсан гэж бичсэн тиймэрхүү тохиолдлууд байдаг. Энэ Shoe Dog-ийн хувьд бол хэцүү байсан зүйлээ нэлээ их бичсэн байдаг, detailчлээд өөр хүний objectively харна гэдэг шүү дээ. Тэр үднээсээ харж бичсэн гэж хэлж болохоор ном байгаа. За ингээд номныхоо үйл явдлыг товчлон яриангаа ямар lesson буюу take away эндээс авчих болох юу сурч болохоор байсан бэ гэдгийг ярилцъя. Хамгийн эхлээд ном маань Phil Knight орегоны их сургуулийг төгсөөд дараа нь Stanford-ийн их сургуульд MBA буюу бизнес удирдлагаар мастерын зэрэг хамгаалчаад тэгэд гэртээ байж байгаагаар эхэлдэг. Орегоны их сургуульд бакалаврын зэрэг хийж явах тэр үедээ бол хөнгөн атлетикийн чиглэлийг хичээлдэг тийм байсан. Тэгээд гүйх дуртай. Тухайн үед 1960-ад онд дөнгөж 60-ад оны үед гүйлт гэдэг чинь тийм одоо байгаа шиг ийм супер спорт байгаагүй, гүйдэг хүмүүс юм гик юм шиг те, нийгмээс жоон тусгаарлагдсан юм шиг тийм сонирн байдалтайгаар заримдаа хардаг байсан бол тухайн үед гүйлтэнд амтанд нь орцсон, өглөө босоод тэр хүүтэнд босоод гүйж байгаа тэр хэсгээс нь ингэж нүдэнд харагдтал гоё бичээд яг тэгж эхэлдэг байгаа ном маань. Их сургуулаа төгсөөд мастерын зэрэгээ хамгаалсан боловч Phil Knight тухайн үедээ яг өөрийнх нь хувьд юу хийхээ мэдэхгүй ингээд гэртээ аав ээжтэйгээ буцаж орж ирээд амьдраад тэгээд гүйлтээ хийгээд ингээд төр зүрний хэсэг байж байгаагаар эхэлдэм. Тэгэл эндээсээ зүрх зориг гаргаж ирээл дэлхийгээр аялах гэдэг тэр зүйл рүүгээ ингээд яваад эхэлдэг. Тэгийг яг хуу энэ талаас нь бас номоо уншаад юу гэж бодсон тухай тэгээд энэ эхлээс нь эхлээд жоохон бүгдээр сонсогчтойгоо ярьж өгөө. За тий. Phil Knight хувь хүн талаас ер нь жоохон ичимхий, ямар нэг гоц авьяасгүй жирийн нэг хүн байсан. Жишээ нь Phil чухал уулзалт гэрээ хэлцээрүүдийн өмнө ярих юм олон удаа тавтаж цээжилдэг байсан. Тэгээ спортын хувьд багтаа бейсболын багаас хасагдсан. Тэгээ коллежид байхдаа хөнгөн атлетикийн багт байсан ч гэсэн тэмцээн дандаа 2-т ордог байсан. Зэргээс нь бол ер нь спортод тийм авьяастай хүн биш байсан харагдаж байгаа. Бүтээгдэхүүн зохион бүтээх тал дээр ч гэсэн өөрөө бол гутлаа зохион бүтээжсэн удаа байхгүй. Тэгэхээр тийм шинийг одоо зохион бүтээх тийм бүтээл сэтгүүтэй хүн бас биш. Гэхдээ Phil Knight-ийг ийм амжилтанд хүргэсэн хэд хэдэн чанар байгаа. Би одоо ингээд тэгшээд нэлээд хоёлаа хэд хэдэн тэр чанаруудыг нь гол онцлоод тэгээд тэрийг арих хавцтай энэ ном дээр гардаг үйл явдлуудыг нь товчхон дуртад явъя гэж бодож байна. Тэгээд эхний Phil Knight-ийн амжилтанд хүргэсэн чанар нь болохоор мөрөөдөлтөө маш үнэнч, тууштай, тэгээд зөрөгтэй шинэлэг алхам хийж чаддаг байсан гэж бодож байна. Тэгээд Phil Knight-ийн яг Stanford их сургуулаа MBA төгсөөд том компанид одоо ажиллах тийм боломж бүрэн байсан боловч яг тэр 60-аад онд сургуулаа төгснөхийн дараа олон орноор аялж мэдэнэ. Тэгээд тэр явцдаа Японы гүйлтийн гутлыг Америкаас
Америкт авчраад зарыг гэсэн тийм санаандаа хөтлөгдөв. Аваасаа мөнгө гуйгаад дэлхийг тойроо хайдах аялал хийдэг. Тэгээд 1960 онд Америкт хин хүн одоо онгоцон сууж үзээгүй тийм үед хаалттай байсан хятад зэрэг дараа нь өмнөд Азийн бусад орнуудаар тэгээд Европын орнуудаар тийм аялах өрөвчтэй аялал хийдэг. Мөн тэр үед сая тэгшээ хэллээ. Гүйл гэдэг бол одоо гик хүмүүс, солиотын хүмүүсийн хийдэг цагаа урьж чадсан үйлдэл гэж боддог байхад фил харин өөр боддог байсан. Гүйл дээр олон хүн хичээлэх юм бол эрүүл мэндэд нь ямар нөлөөтэй, сэтгэл санаанд нь ямар сайн нөлөөтэй, тэгээ илүү олон хүн чөлөө цагаараа гүйдэг болох юм бол илүү ертөнд сайхан болно гэдэгт итгэдэг тийм хүн байсан. Тэгээ тийм ч учраас өрөвчтэй аяллахаа гол зорилгоор Японд очиод Onitsuka гэдэг нэртэй гутлын компанитай гэрээ хийгээд тэдний үйлдвэрлэдэг одоо Tiger гэдэг нэртэй брендийг нь Америкт борлуулах тийм одоо ирэх авья гэж зоригшуулсан. Гэхдээ Onitsuka-тай уулзах үеэрээ бид бол тэр үедээ ямар ч компани байгуулаагүйсэн болохоор тэдрийг чи ямар компаниас авч байгаа юм бэ гэдээ асуухт нь одоо тэр үед байгаагүй ч гэсэн зүгээр санаанд орсон Blue Ribbon гэдэг нэрээ хэлээд ийм компаниас авч байгаа маа гэж хэлээ. Тэгээд азар гэрээ одоо хилцээр амжилттай болоод Америкт буцаж ирдэг. Тэгээд буцаж ирсэн хоноо үнэхээр жинхнээс нь Blue Ribbon гэдэг компани байгуулсан юм аа. Тэгээд филийн ийм зөрөгтэй шинэлэг алхам хийж чаддаг одоо зам Blue Ribbon буюу одоогийн Nike томорсон үед ч гэсэн олон жишээнээр харагддаг. Жишээ нь Adidas, Puma зэрэг том компаниудыг ерөөсөө авч хэлцдэггүй байсан. Одоо жижигхэн оюутнуудын групп инженер одоо хийж байгаа судалгааны ажлуудыг нь аваад гутландаа хэрэгжүүлээ, шинэ бүтээгдэхүүн гаргах, эсвэл одоо үйлдвэрүүдийн хортой нөхцөлд ажиллах тэр нөхцөлийг нь шинэ технологиор сайжруулах. Тэгээд тэр сайжруулсан технологи бусад өрсөлдөгчдөө өнгөө өгөгч гэдэг юм уу. Тиймэрхүү шинэлэг алхмуудыг хийхдээ маш тийм зоригтой, идэвхтэй байсан гэж энэ ном дээр гардаг. Би бас энэ дээр маш санал нийлж байгаа. Ялангуяа шинэ зөвлөдүүдийг гаргадаг гэдэг дэр нь тий. Зоригтой алхам хийдэг гэдэг тэр хэсгүүд дээр нь чи сая хэлсэн шүү дээ 1960-аад онд баг онгоцон сууж үзээгүй байсан тий хүмүүс. Тэр үед дөнгөж 25 настай энэ Phil Knight тий яг 1962 оноос эхлээд гэдэг чинь тухайн үед чинь дөнгөж нөө 2 дугаар дан дууссан 45 онд тий 2 дугаар дан дууссан Pearl Harbor тий бөмбөгдүүлчихсэн тийм үед Японд руу явна гэдэг хэний ч тийм толгойд баг оромгүй зүйл байгаа шүү дээ. Тэгэж те бодвол те дайнд ингээд ялцсан очиод Pearl Harbor-ын очиж бөмбөгдсөн тэр хүн нутагт очиж тэндээс очиж гутлын авчирна гэд тэгээ явж 25 настай залуу хүн гэж бодохоор маш их зөрөгтэй тэр бодсноо ингээд хийх гэж явдаг тийм үйлдэл гаргадаг хүн гэж хэлж болно те акшн хийдэг зүгээр ингээд бодоод суугаад байхгүй. Тэгэхээр яг Японд тэр оцсон яг үедээ бас надад нэлийн сонирхолтой санагдсан хэсэг нь болохоор ямар ч те хэлний мэдлэггүй те Япон хэл мэдэхгүй өөрөө компанич байхгүй нэг тим залуу очсноо очоод Японы том корпорацтай яриа хийгээд очоод нэг номын хэсгээр гардаг тэр утасныхаа дугаар нь орж яваа шууд утастаа тэгээд митингийн скежюл хийгдчихдэг гэж тэгж гардаг тий. Тэгэхээр ерөөс акшн хийдэг тэр тууштай хийж байгаа тэр зүйлүүд нь бол тэг жоохон яг риск авчаа тэр зүйлүүд нь бол маш тийм надад бас сэтгэл үлдсэн тэр нэг хэсэг байгаа. Тэгээд ялангуяа бизнес эхэлж байхад тийм тэр нэг хэсэгтээ бас гардаг шүү дээ нэг ер нь passion байх хэрэгтэй байна гэж бас энэ номноос сонс одоо эхлэлээс нь ялангуяа ихний хэсгээс нь тэгээд одоо ингээд цаашдаа ярих байх тэр хэсэгт бас тэгэж маш их бодсон. Тэгээд дараа нь бас би Phil Knight-ийн бас ярилцлагын үзэж ирсэн юм байна. Тэгээд чинь бас сурвалжлагч нь та нэг амжилтанд хүрсэн нэг хэсэг нь одоо юу вэ гэж хэд өөрөө энэ Phil Knight маань номноос нь ч гэсэн мэдэгдэн ярианаас нь бас сонсоход нэлээд тийм гоё
төлөв даруу те хийсэн юмдаа тэгж би бартаад байдгүй нэг тийм хүн санаж нартай юм санагдсан. Тэгээд ярилцлагандаа хэлэхдээ ер нь бол те ямар нэг бизнес эхлүүлгээд тэр зүйлийн төлөө passion буюу тийм сэтгэл зүрхээ зориулах тийм бүрэн бэтгэлтэй байх хэрэгтэй. Бизнес эхлүүлээд явна гэж тийм амархан зүйл биш. Бизнес болгонд те байнга тийм хар бараан тийм үед маш тохиолдог. Тэр үеийг даваад гарах хэрэгтэй гэж өөрөө хэлсэн байдаг. Тэгээд одоо хамгийн номны ихэнд хэлсэндээ энэ ном дээр маш их тийм олон саад аваануудыг давсан тухайг ярьсан байдаг. Одоо ингээд хоёлаа ер нь цаашдаа тийм яриад явах байхаа гэж бодож. Өөр ямар юунууд дээр яатсан бэ? Юу гэж бодсон бэ тэгээ? Бис чиний хэлсэнтэй чинь санал нэг тэгээд бас нэг юм санаанд орлоо. Онгоцон дотор Японд руу явж байхдаа Япончуудтай хэрхэн бизнес хийх вэ гэд гарын авлага уншаад тэрийг ягштал зээжлээд тэгээд утсан хойноо ч гэсэн Америк сэтгүүлчтэй уулзаад Япон хүмүүс ямар ийдий яаж бизнес тэдэрт яаж харьцуулт ирээдгийг ингээд айгүй тэр хүмүүсийн өнцгөөс юмыг ойлгож харъя гэдэг тэр нь бусад ихэнх Америк хүмүүс байдгүй тийм сайхан чанар юм болов гэж санагцсан. Тэгээд одоо хоёр дахь сайн одоо Phil Knight-ийг амжилтанд хүргэсэн чанар руу орё л доо. Тэр нь болохоор өөртөө адилхан тийм хүсэл сонирхолтой чиний хэлснээр мөрөөдөлтөө үнэнчтэй passionтэй тийм хүмүүсээр бага бүрдүүлж чадсан гэж бодож байгаа. Тэгээд энэ болохоор одоо ном дээр гардаг үйл явдлын жишээлбэл хэлэх юм бол Phil өөрөөсөө аяллаараа ингээд аяллаасаа буцаж ирээд тэгээд коллежид Орегоны их сургууль багт нь өөрийг нь хөнгөн атлетикийн баг дасгалжуулж байсан Bill Bowerman гэдэг Америкийн нэртэй тийм дасгалжуулагч Олимпийн олон удаад 2-3 удаагийн Олимпийн багийг дасгалжуулж байсан тийм нэртэй дасгалжуулагч байгаа. Тэр хүнийг одоо Nike-ийн хамтран үүсгэн байгуулагчаар үрдэг. Яг ч үрсэн юм биш. Яг одоо Tiger-ийн гутлыг ийм гутал байд юм биш үү? Би одоо ийм гэрээ хэлцээр хийгээд ирлээ гэд Bowerman ярьсан чинь Bowerman би хөрөнгө оруулъя. Би энд чинь хамтармаар байна гэгээд цуг үүсгэн байгуулагчаар нэмэгддэг. Тэгээд энэ хоёр анх одоо коллежид байхдаа их одоо гүйлтийн гутлын талаар туршил хийжсэн. Bowerman маань одоо гүйлтийн гутлын талаар маш дурслагтай. Тэгээд өөрийнхөө тамирчдаа өөрийнхөө зохиосон хийсэн гутлуудыг өмсгдөг байсан. Тэгээд хөвчлэн Phil Knight тэрнийхэн золиос олж тэр одоо туршилтынхан туулаа болж байсан гэж хэлсэн байдаг. Тэгээд Bowerman маань энэ гутлуудыг одоо гутлынхаа шинэ санаа Tiger-ийн гутлыг харж агаад ингэж сайжруулбал Америкчуудад илүү одоо илүүтэнд таарсан үгүйлтийн илүү улам сайн гутал болох юм байна гэдэг санаануудаа Японд байгаа нөгөө гутлын компани болох Onizuka дамжуулаад тэгээд илүү сайн гутлууд зохион тэгдэжсэн байгаа. Тэгээд дараа нь Phil Knight Bowerman-тай хамтарсныхаа дараа одоо компани байгуулаа эхний ажилд нь аваад тэгээд тэр үед дэлгүүр байхгүйсэн болохоор гутлуудаа гэрээсээ зарж эхэлсэн. Гэрээс нь хүмүүс ирж авах эсвэл одоо захиалга аваад шуудангаар гутлаа явуулах гэх мэт арга хэрэгжилсэн. Тэгээд гутлууд нь маш амжилттай зарагдчихсан ч гэсэн одоо олсон орлогоо шууд дараагийнхаа улам гутал оруулж ирэхэд зарцуулаад өөртөө ер нь цалин тавьж чаддгүй байсан. Тийм болохоор амьдралаа залгуулахын тулд Phil одоо PwC буюу одоо дэлхийн 4 том санхүүгийн аудитын компани байдаг. Тэрний нэг болох PwC-д нэхлэн бодгочоор ажиллаж тэгээд дараа нь мөн коллежид багшаар ажиллах зэрэгээр өдрийн цагаар ингэж орлоготой одоо амьдралаа залгуулах ажил хийгээд тэгээд тэр ажлынхаа дараа өөрийнхөө одоо Nike-ийнхаа ажил эсвэл хагас хүнсээ зориулаад Nike-ийнхаа бизнесийг хийдэг байсан баа. Тэгээд олон жил энэ маягаар явж тоо өөртөө цалин олгодог болтлоо. Nike
бүх цагаа зориулж чаддаг болтлоо энэ маягаар явсан байгаа. Энэ үед нь өөрийнх нь анхных нь ажилчид бол маш их үүрэг гүйцэтгэсэн. Үдээ зэрэгтэй Nike-г босгоод тэр ихний үед бол маш чухал үүрэг гүйцэтгсэн гэж өөрөө ярьсан байдаг. Ялангуяа Johnson гэдэг анхных нь ажилтан бол маш чухал үүрэгтэй. Nike гэдэг нэрийг бол Johnson бодож олсон. Тэгээд өөртөө адилхан иймэрхүү одоо хэлбэл өөртөө адилхан тийм shoe dog буюу гутлын талаар маш их тийм тамирчин байсан юм уу эсвэл гутлын талаар маш их сонирхолтой гутлыг хийх өмсөх дуртай тийм хүмүүсийг ихэндээ сонгож авчихсан байгаа. Тэр хүмүүс нь бол ажилдаа маш дуртай, ажлынхаа төлөө амьдралаа зориулдаг тийм хүмүүс байсан болохоор Фил одоо тэдрийг сайн ажиллуулахын тулд цалингийн нэмэгч юм уу эсвэл хийх зүйлийг нэг бүрчлэн заах юмрын шаардлага байгаагүй. Ер нь бол амжилттай явдаг компаниудын нэг чанар нь бол анхнаасаа хүмүүсийг хэр их одоо ажилдаа дуртай гэдгээр нь шалгаруулж авдаг байгаа гэж миний хувьд бас юмсан нэг өөр ном дээр гарсан байдаг. Тэгэх юм бол одоо хүмүүсийг асаа ажилдаа урамшуулах буюу мотивейт хийх гэж одоо мөнгө цаг заах шаардлагагүй тэгсэн мөртлөө маш үр дүнтэй хурдан амжилтанд хүрдэг одоо нэг хүчин зүйл нь болдгоо ийм хүмүүсээр бага ялангуяа өдөрт хаалтан тушаалтандаа бүрдүүлэх нь маш чухал байдаг гэж тэр ном дээр бичсэн байдаг. Тэгшээ чи энэ талаар юу гэж бодож байна? Хэлэхэд болохоор Nike чинь энэ үедээ яг байгуулдаг байсан шүү дээ тий. Тэгээд Blue Ribbon гэдэг нэртэй компаниараа нөгөө Японоос Tigers гэдэг брендийн тэр шүү гутлнуудыг Америкт оруулж ирдэг. Тийм ерөөхдөө нэг тийм худалдааны дистрибьютор компани болж анх тий Blue Ribbon нэрэл явж байсан. Тэгээ сүүлд нь Nike-га байгуулдаг байгаа. Тэгээ бас энэ чи хүмүүсийнх нь яаж бага бүрдүүлсэн тухайг нь ярьлаа тий. Сүүлд нь Nike Blue Ribbon-ээс буцаад дараа нь яаж Nike болсон тухайг ярина л да. Тэгээд Nike болцсныхаа дараа нэлээд томорсон байдаг штэ. Тэгээд тухайн үед ингээд адбан тушаал тавиал тэгээд департамент зэрэг ингээд бүх юмнуудын эхлээд хийж эхэлдэг. Тэгээд тэр үед нь Phil Knight өөрөө ингээд харж яснаа ингээд их албан тушаалтын том менежерүүд нь эсвэл нэгтлэн бодогч эсвэл хуйлж болцсон байдаг. Тэр хэсэг нь өөрөө тий сонирхолтой гэдэг тэр хэсэг нь би бас ингэж хүнээ сонгосон юм байна гэж бас бодсон. Тэгэхээр яхааргүй чанартай баг бүрдүүлэх нь энэ амжилтын бас нэг үндэс байгаа юм. Энэ тэ бизнесийн даваа талтай. Ягаад эн чинь нэгтлэн бодогч буу хуульч зөвлөрсөн бэ гэгээд өөрийнх нь тайлбар ингэж хэлсэн байсан болохоор нэгтлэн бодогч хуульч гэдэг хоёр мэргэжлийг эзэмшихийн тулд тэ нэг хүн маш их хөдөлмөрлөх хэрэгтэй тусгай шалгалт бас давж туулдаг. Тэр шалгалтыг давж туулахын тулд ердийн нэг мэргэжлээс илүүгээр хөдөлмөрлөдөг. Одоо шилбэл CPA тэ Америкийн юу байдаг шүү дээ. USCPA тэрийг 4 шалгалт өгөхийн тулд дунджаар 1.5-аас 2 жилийн хугацаанд орой болгон ажлынхан дараа хүн хичээл хийж тэр шалгалтыг давдаг. Хуульч болохын тулд тэ LSAT гэдэг бас том шалгалт байгаа. Тэрийг давж ээж тэр хуульчийнхаа юмнуудыг эхлэж гардаж авдаг ч тийм үү. Тэ бар экзам мэдрэг байдаг. Тэгэхээр эдгээр хоёр мэргэжлийн хүн ердийн зүйл дээр те ямар нэгэн саад аваа тохиолдсон тохиолдолд хөдөлмөрлөг тэр чадвартай хамгийн ихлэ харагдана. Хоёрдугаарт ямар нэгэн асуудал тулгарсан тохиолдолд тэрний төлөө асуудлыг шийдвэрлэхийн төлөө эцсийн хүртэл зүтгэдэг гэдэг энэ чанарыг ямар ч хүмүүс агуулж чаддаг юм байна гэж. Тэгээд дараа нь харсан чинь нэлээд нэгтлэн бодогч хуульчдтай тийм баг бүртүүлсэн байсан гэж тэгэж өөрөө бас хэлсэн байдаг. Тэгэхээр бол ажилчтайхаа потенциалыг нь бас илүү сайн бас хардаг байсан болов уу гэж тий хамтран бизнесээ хийж байгаа хүмүүсийнхаа тэгэж бас нэлийн бодогцсон тий. Өөрөө бас аюу нөгөө нэг төгсөн сургуулийг нь хардаг байсан гэд жоохон явцсан байж магадгүй ч гэсэн хичээд идэм аа гэд тэгж ярьсан байдаг тий. За тэгээд 3 дахь Phil Knight-ийн амжилтанд хүрсэн чанар нь бол одоо бизнес төвчөрч болох тийм эрсдлүүдийг маш боддоор харж тооцоолж чаддаг тийм хүн байсан болов гэж дүгнсэн. Тэгээд энэ нь болохоор номын одоо сая ярьлаа л да
жишээ хамгийн түрүүнд хэлсэн маш тийм энтерпренеур хүмүүс ямар бэрхшээлтэй учирч болох вэ гэдгийг наривчилж бичсэн байгаа гэдэг. Тэгээд энэ номныхоо эхний одоо Nike-г үүсгэсэн 10 жилдээ ямар их бэрхшээлүүдтэй учирсан талаар нэг бичсэн байгаа. Тэгээд компани одоо бэлэн мөнгөгүй болчоод бараагаа одоо жил ирэх тусам маш ихээр нэмэгдүүлээд гэхдээ энэ их эрсдэлтэй алхмыг нь банк нь хүлээж авахгүй, зээлэхгүйгээд ихээр дарамтлж исэн гэдэг хэсэг. Тэгээд Японд одоо гутал үйлдвэрлэгч Onitsuka гэдэг компани нь бараагаа цагтаа явуулахгүй, тэгээд цагтаа ирэхгүй болохоор бэлэн мөнгө нь орж ирэхгүй. Тэгээд банкнда зээлээ цагт нь төлж чадахгүй ч гэдэг юм уу. Тэгээд энэ мэд аюу их дэмжижгэн асуудлууд бий болж исэн. Нэлээд том асуудал дээр ярих юм бол Onitsuka Phil Knight одоо компанитай байсан гэж анх очиж хэлцээр хийсэн яг үндэ бол худлаа байсан гэдгийг мэдээ. Дээрээс нь Blue Ribbon үндэ тийм жижигхэн компани байсан гэдгийг нь ер нь бол хожоо мэдчихдэг. Тэгээд Америкт зах зээлээ болон мөрөгжүүлээд борлуулалтаа өсгөхийн тулд ер нь арай том борлуулагч хайвал яасан ингээд Onitsuka маань өөр борлуулагч хайж хэлсэн байгаа. Тэгээд Onitsuka-гийн энэ төлөвлөгөөг мэдээд Phil өөрийнхөө брендийг бий болгохоор шийдээд одоогийн бидний мэдих Nike-г үүсгэсэн байгаамаа. Тэгээд Onitsuka Nike хоёр одоо энэ зөрчилдөөнөөс болоод чүү хүртэл орсон байгаа. Тэгээд одоо олон үйл явдал болсны дараа Nike ялаад тэгээд Bowerman-гийн тасгалжуулагчийн гаргасан шин санаанууд Nike-ийн патент болж үлддэг. Тэгээд энэ явдал намжаагүй байхдаа дахиад Nike одоо өсрөнгөө хөгжилт нь атаархсан өрсөлдөгчд нь цагаан ордонд байгаа тийм эрх мэдэлтэй ус зөрчдийг лоббидод тэгээд Nike-г их хэмжээний татварын нөхөндөлөлтийн хэрэгт унгадаг. Тэгээд дараа нь бас FBI Phil Knight-ыг одоо судалж ийн гэдэг тийм яриа хүртэл сонсогддог. Тэгээд Phil энэ бэрхшээлтэй учирсан ч гэсэн ер нь ямар нэг байдлаар давж дуулаад бизнесээ явуулаад исэн тэр нэг шалтгаан нь болохоор нөхцөл байдлыг маш бодтойгоор харж чаддаг байсантай холбоотой. Тэгээд тэр нөхцөл байдал нь юу байсан бэ гэвэл үнэхээр Nike-ний энэ 10 хэдэн жилд бол хизээч дампуурахад одоо дампуурч магадгүй, хизээч дампуурахад тийм сонин зүйл байхгүй. Тийм дээсэн дөрөв тэр дэнжгэнж явсан гэдэг ийм энэ бол үнэхээр баримт. Тэгээд Phil болон түүний эхний ажилчид нь болохоор энэ бодит нөхцөл байдлыг яг байгаагаар нь хүлээж аваад үнэхээр тийм юм болох юм бол бид нар энэ алдаанаас маш хурдан суралцаад тэгээд дахиад эхнээс нь хийхээс өөр аргагүй гэдэг тийм сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан гэж хэлсэн байдаг. Энэ ном дээр гарч бас миний зүрхэнд бас нэг нэлийн том шингэсэн юм гэх юм бол ном дээр бас нэг үйл явдал гардаг trust буюу итгэлцэлтэй гэдэг зүйл бизнест ямар их чухал үүрэгтэй вэ? Ялангуяа энэ Phil Knight-ийн Nike-г үүсгэн байгуулахад маш том нэг түлхүүр басан байгаа. Тэгэхээр нэг өдөр бүтсэн тэр итгэлцэл найдар биш байсан. Тэгэхээр тэрнийхэн тухай жоохон ярихад те Blue Ribbon гэж компани те нөгөө сая дэгийн хэлсэн Onitsuka өөр дистрибьютор хайхаар болоод явж ирснийг нь Blue Ribbon Nike өөрсдөө мэдчихдэг. Тэгээд за бид нар өөрсдийнхөө шинэ брендийг гаргая гэдэг. Тэгээд анх удаа Nike гэдэг энэ брендийг гаргахаар болж байгаа юм. Өөрсдөө үйлдвэрлэх гэсэн шүү дээ. Одоо хүртэл болохоор тэр үйлдэл нь зөвхөн Onitsuka гэдэг Tiger тэр Японы гутлыг Америк дистрибьютор хийжсэн бол өөрсдөө шинэ өөрсдөө гутлахаар үйлдвэрлэхээр болдог. Тэгээд Nike-га хамгийн анх ийм гутал спортын барааны тийм одоо үзэсгэлэн худалдаа хийчих юм уу одоо бүхэл тэр индустрид одоо энэ салбарт байдаг тэр бүх хүмүүс ирдэг Puma, Adidas тэгээд тэрийг зардаг тэр дэлгүүрүүд ирдэг тийм ийм үзэсгэлэн худалдаа бил конференс хамгийн анх Nike-г ингэж гаргаж ингэж
бүх хүнд анх удаагаад ингэж ертөнцид танилцуулж идэг. Тэгээд энэ дээр танилцуулах болоход Nike мэдээж технологийн үед энэ Tiger-саас маш муу байсан. Тэгээ зарим хэсгүүд нь ерөөсөө хөл өөрсдийнх нь бодож исэн шиг чанарын сайн болж чадаагүй өнгөн ч муу гэдэг юм уу те. Ер нь бол Tiger-саас бол чанарын үед муу болсон. Тэгээ за одоо энэ баларлаа гэд. Тэгээд нөгөө конференсийнх нь цаг нь болцсон байсан учраас ингээд шууд гаргаад тэгээд яг одоо бидний Nike гэж мэддэг нөгөө оранж өнгөтэй эмблем байдаг да тий. Тэрүүгээр сүүшгсэн тэр одоо Nike-гийн тэр зурагтай. Тэр брэндээр анх ингэж эхэлж гарч ирдэг. Тэгэхээр хамгийн анх удаа Nike хинч мэдхгүй хинч сонссоогүй им цоошин брэндээ гаргаж ирээд за энэ зарагдахгүй дээ гэж одоо зааж гисэн нөгөө тий бүүдүүд өдөр шүү дээ. Тэрэн дээр ингээд тавьсан байсан чинь мэдээж Blue Ribbon гэдэг компаниараа Tiger-сыг Америкт зарахтаа маш олон дэлгүүрүүдтэй, маш олон бизнесийн түншүүдтэй болцсон байсан. Тэр түншүүд нь бизнесийн хүмүүс нь Nike-гийн тэр бүүсэн дээр ирээд за би танахаас хөдөлтөж авъя гэд шууд тэгж 10,000-аар 5,000-аар авъя гэж захиалга өгдөг. Тэгээд Phil Knight тэр үед маш их гайхдаг. Энэ манайх чанар муутай те ийм дөнгөшнхэн гарч ирсэн брэнд байна. Та яагаад авч байгаа юм бэ гэж хэлдэг. Тэгсэн чинь сүүлийн те 10-аад жил энэ Blue Ribbon бол бид нар зөвхөн хамгийн сайн чанартай л гутлыг зарж исэн. Таны ажилчид чинь маш сайн байсан. Дандаа цагтаа юм хийдэг. Бүх зүйл чинь сайн байсан. Тийм болохоор бид нар танай компанид Phil Knight-д итгэж байна гэж. Өөрөөр хэлбэл тэр бодол байгуулсан тэр 10 жилийнхэн итгэлцэл 10 жил тууштай хөдөлмөрлөж яг чангатай бүх юм яс хийснийх нь ачаар итгэлцэл гэдэг энэ бизнесийн төлшөөтэй хийсэн байдаг. Энийхээ ачаар шууд Nike шууд ингээд борлуулалтаа амжилттайгаар эхэлдэг гэж. Энд чи бас дараа нь жоохон бас бодогдсон зүйл нь Phil Knight Япончуудад бас хамдарсан болохоор бас тэр нь бас азтай байсан болов уу гэж бас дараа нь бодогдсон. Тухайн үед жоохон бизнесийн юм өөр байсан гэж магадгүй л те. Одоо бол Япончууд нэлээд чанга те. Яг л нэг итгэлцэл хүлээдэг түншүүд гэж Япон хүмүүсийг ер нь хэлдэг шүү дээ. Аль ч оронд ч гэсэн Япончууд ер нь хийн гэсэн бол хийдэг гэж те. Чанартай юмнуудаа хийдэг гэж. Тэр бас бизнесийн соёлыг нь бас Phil Knight эндээс суралцаж бас тэрийг ингэж яг 10 жилийн турш тий 10 гаруй жилийн турш хэрэгжүүлснээр энэ Nike-га амжилттай эндээс Blue Ribbon-ээс Nike руу шилжиж орсон байхаа гэж бас тэгж яхан бодогцсон. Тэгэхээр ер нь бол итгэлцэл гэдэг маш чухал зүйл болж таарч байгаа юм л да. Тий. Чамтай санал Nike анх тэр Tiger-аас хэлсэн надтай байж магадгүй Tiger маш чанартай гутал байсан болохоор Nike тэр анхных нь босох нь өндөр байсан магталтай тий. Яг анхных нь гаргасан гутал нь бол бусад брэндтэй харьцуулахад тийм үү бишээсэн ч гэсэн өөртөө Tiger брэндтэй аюу дассан тэр чанартай дассан байсан болохоор босох нь өндөр болсон байсан болов. Тэгээд ном дээр гардаг шүү дээ. Нөгөө хайрцагнаас нь задлаад үтсэн чинь яг өөртөөх нь хүлээжснээ шал яа гутал байсан. Тэгээд өөрөө бол Phil Knight бол нөгөө хоёр ажилт нь хоёулаа бүрийн сэтгэлээр унаад тэгсэн чинь Phil Knight боцсорстэй тэгээд бид тэр хэрвээ ийм нөхцөл байдлыг ийм гутлыг ингээд өнөөдөр зарчих юм бол үнээс хойш энэс муудна гэж байхгүй юм чинь бид тэр зайлшгүй амжилтанд хүрнэ. Тэгэхээр өнөөдөр зарагдсангүй үзээд алдтал хэрэгтэй. Энэс муудна гэж байхгүй штэ гэдгсэн чинь тэгээд үнэхээр зарагдсан болохоор айгүй өөртөө итгэлтэй болсон. Гарч ирсэн. За тэгээд дараагийнх нь нэг амжилтанд хүрсэн чанар нь болохоор хамгийн их нь гарсантай жоохон авцаж магадгүй. Гэхдээ Phil Knight одоо залуу байхдаа өөрийнхөө өсөл мөрөөдлийг дуртай зүйлийг хөөх хэрэгтэй. Тэр минь бол маш надад нөлөөсөн гэд тэгсэн байдаг. Тэгээд Phil Knight номынхоо төгсгөл 20 настай залуучуудад нэг зөвлөгөө өгсөн байдаг. Ер нь хэд эрт битгий үлцэн амьдралынхаа ажил мэргэжил карьераа шийдэрээ өөрийгөө сайн сонсч хийхийг хүсэж байгаа зүйлээ байнга хайх хэрэгтэй. Тэр зүйлээ хийж байгаа цагт чи илүү бага ядарна, сэтгэлээр унсан ч гэсэн эргээд улам хүчтэй босч ирнэ. Хамгийн сүүлд нь амжилтанд хүрсэн үед
урд өмнө хизээч мэдэрч байгаагүй тэр мэдрэмжийг авах болно гэсэн байдаг. Надад бол энэ хэсэг нь маш таалагдсан. Тэгээд залуучууд ер нь бол Монголд ч юм уу шинээр бизнес эхлүүллээ гэдэг юм уу нэг тийм мөнгөний төлөө хийх ёстой хийж байгаа зүйл юм шиг тийм ойлголт байт юм санагдсан. Гэхдээ яг өөрийнхөө тийм өөрийн баримтлах үнэт зүйл юм мөрөөдөл гэсэн тийм зүйл байхгүй байх юм бол бизнес эхлүүлээд Phil Knight-ыг ийм олон бэрхшээлтэй учирсан цагт ер нь үргэлжлүүлэхэд хэцүү байх юм шүү санагдсан. Жишээлбэл одоо үнэхээр тийм Phil Knight-ыг спортер дуртай тамирчид гутланд одоо зүрх сэтгэлээ тийм зориулаагүй л байх юм бол жишээлбэл өөртөө цалин тавьж чадахгүй 10 хэдэн жил явж чадах байсан уу? Тэгээ гэр бүлтэйгээ ч гэсэн өнгөрүүлэх цагаа золиослон байж өдөр шөнөгүй ажиллаж чадах байсан уу гэд өөрийгөө оронд нь тавиад үзэх юм бол маш хэцүү юм шиг санагдсан. Тэгээд үүнээс харах юм бол шинэ бизнес эхлүүлэгч бай, өөрийнхөө одоо ажил мэргэжлийг сонгохч бай, өөрийнхөө дуртай амийг л одоо олоогүйсэн ч гэсэн байнга хайгаад ууггүй хайх хэрэгтэй юм шүү гэж одоо санагцсан. Тийм тэр хэсэг нь бол ер нь бол тийм ихэнх ер нь номнууд дээр наалдтай хүмүүсийн бичсэн юмнууд дээр их маш гардаг ш тэ. Яг өөрийнхөө дуртай зүйлээ хий гэж тэ. Мөнгөний төлөө явдггүй гэд юун дээр нь би бас нэг одоо номноос жоохон гадна биччихээс ярилцлагыг бас харж байсан. Тэгээд Nike-г дөнгөж байгуулад байх үед те 1980-ад оны үеийнх нь өөрсдийнх нь ажилчтай мөрдөгстэй дүрм гэдэг нэг юм дээр үеийн цаасан дээр бичсэн 10 хэдэн тийм 11 2 үлээд дөрмийнх нь хамгийн сүүлд нь чи дуртай юм хий тэр дэга чин сэтгэлээсээ хий тэгэх юм бол дараа нь мөнгө нь орж ин тийм болоо битээ санаа зовоо гэд тэгээд бичсэн байсан. Тэгээд чиний хэлсэн тэр point тэр Nike-гийн тухайн үед 1980-ад оны үед байсан. Тэр өөрсдийнх нь ажилчдынх нь сэтгэлдээ явдаг тэр дүрмтэй mission the value гэж хэлдэг шүү дээ тий. Тэр зүйлийнх нь бас нэг юм болов уу гэж тийм тэгж бодож байсан. Тэгээд тэрийг харчаад бас тийм яг л ийм л байх хэрэгтэй л да. Ер нь сүүл рүү ингээд мөнгө хөөгөөд эхлэхээр нөгөө нэг жижигхэн охтон нөхрөө орно гэж яригддаг штэ тий. Тийм болоод нэг харж байгаа юм жижигхэн болох хандлагатай байдаг тий. Том вижнтэй аж тэр хойноо байгаа юм гол юм хийхэд л хойноос тэр мөнгө ч гэдэг юм уу тий. Тэр эдийн засгийн асуудал ерөнхийдөө шийдэгдэх байх гэж. Гэхдээ тэр нь бол дардан байхгүй юм шиг санагдсан л да. Тэгээ хамгийн сүүлд нь ер нь энэ ном бол тун дажгүй ном санагдсан. Тэгээд ялангуяа энэ өөрийнхөө тэ бизнесийг дөнгөж эхлээд эсвэл эхлэх гэж байгаа ч гэдэг юм уу тийм зүйлд уншиж бас болно. Эсвэл заавал бизнес эхлэх албагүй тэ ер нь ямар байдгийг гэж мэдмээр байгаа бол энэ ном бол яг тэр бизнес хийж байгаа хүний нүдээр өөрөө юу гэж бодсон бэ? Яг ямар мэдрэмжтэй байсан? Юу давсан? Юу хэцүү байсан те? Бараг нэг шөнө орой яадаг тухайга хүртэл бичсэн байдаг шүү дээ те. Би ингэж бодоод цонхоор ингэж хараад гэд те. Айгуу гоё нэг уран сайхны харилцаатай ч гэдэг юм те. Тиймэрхүү байдлаар бичигдсэн гоё ном байгаа. Тэгээд яаж энэ ерөнхийдөө 1962-оос 1980 он хүртэл яг л нөгөө Nike-г бүр 0-оос ахуулаад үүсгэн байгууллаад тэгээд амжилтанд хүрч байгаа тухай бичээд тэгээд 80 онд ерөнхийдөө ном маань дуусчдаг. Тэрнээс хойш ер нь том орсон гэж ойлгож болно. Nike-н олон хятад, Тайванд зэрэг үйлдвэр байгуулад эхэлсэн байгаа. Тэр ерөөс яг нэг нэлзраа байх үед нь яаж зов зүдэрсэн, яг юу байсан гэдгийг нь бол уншихад маш сонирхолтой тийм ном байсан гэж дүгнж хэлгээр байна. Дэгийн хамгийн юу вэ? Сүүлчийнх нь комент нь гэвэл. Сүүлчийн комент юу байсан? Бис нэг юм бодож байгаа мартчихлаа. Юу яриж. Сонсогчдоор рекоменд хийх үе номыг. Юу гэж байна? Тий рекоменд хийн тий юу би саналаа. Одоо энэ үед баг 80 хүрэх гэж байгаа юм шүү дээ. Тийм. 80 хүрэх гэж байгаа хүн гэхэд тэр үед юу мэдэрчээсэн тэгээ юу бодчихсан гэдэг ийм сайн санана гэдэг бол тий үнэхээр дуртай юм бол юм байна даа л гэж санагдсан. Яг өдрийн тэмдэглэл
хэлчихсэн байж магадгүй. Гэхдээ нөгөө хүмүүс санахтан тусалсан гэж хамгийн сүүлд мэдсэн байдаг шүү дээ. Тэр яг хүмүүсийн тусалцаа байсан л баг л та. Гэхдээ өөрөө яаж юу мэдэрчээсэн гэдгээ хүмүүсээс асууж чадахгүй шүү дээ. Өөрөө юу болж ирсэн, юу мэдэрчээсэн гэдгээ хүртэл аюу сайн ингээд тод томбонаар ингээд болгоцсон байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энэ Nike-ийн эхний 10 хэдэн жил өөрт нь л маш тийм турсамжтай тий. Үнэхээр зүрх сэтгэлээ зориулаад хийжсэн юм болохоор мартаж чадахгүй. Дотор ингээд аюу том орон зай эзлээд бүх юмаа ингээд дайлжлах юм болов. 80 хүрч байгаа юм хэвтэл арай л амар санжишүүлэх гэж санагдсан. Тий. Яг харахгүй сэтгэл зүрхээ зориулсан тэр зүйл нь болохоор тийм хансан байх л та. Бодвол тий. За нэг энэ удаагийн подкаст маань үгээр өндөрлөе гэж бодож байна. Тэгээд Phil Knight-ийн Shoe Dog гэдэг номыг уншлаа. Бид хоёрын ерхий коммент болохоор recommend хийн заавал уншиж үзээрэй. Маш сонирхолтой ном байна гэж хэлэх юм байна. Тэгээд тий. Дахиад бас хэр зэрэг энэ подкаст нь таалагдсан үгүй өөр ямар нэгэн сэтгэл байвал бас бидэнд хэлдэг гэрээ. За ингээд баярлалаа.